За сонио юу энэ да сүүлийн тоног би нэлийн завгүй байлаа. Тэгээд угаасаа би яг сургалтын төлбөрийг олох гээд ингээд аягүй их ажиллаж байгаа учраас энэ надад ямар ч амрах зав гараагүй. Тэгээд ерөнхийдөө одоо солонгосын цагаан сар болж байгаа болохоор би нэг тийм 4-5 хоногийн хугацаанд амрах боломж надад олдож байгаа байхгүй. Тэгээд яг өнөөдөр үнэхээр сайхан унтж аваад тэгээд нөрөө аваад амарч байгаа дээр нь бол амар баяртай байгаа. Тэгээд ерөнхийдөө бол надад ажиллаж байгаа хугацаанд мэдээж ингээд олон төрлийн бодол инээ тэрэ зүйл орж ирсэн ч гэсэндээ ерөөдөө аль болох өөрийгөө завгүй байлгаад угаасаа урд маань ингээд хийх ёстой зүйл маань байгаа учраас ингээд өөр зүйл өөрийгөө аль болох сатааруулахгүйгээр ерөөдөө бол урдх ажиллаа хийх гэсэн байдлаар айгүй их сүүлийн доног завгүй явсан. Тэгээд мэдээж маш бага нойртой амар их ядарсан. Тэгээд яг тухайд надад юу бодогдож байгаа тэр нь юу мэдрэгдэж байгаа вэ гэхээр би яг нэг зүйл айгүй их бодсон. Тэр нь юу гэсэн бэ гэхээр үнэхээр би амьдраад байна эсвэл оршоод байна уу гэдэг дээр амар эргэлцсэн байхгүй юу. Тэгээ миний хувьд амьдрах гэдэг арай өөр санагддаг. Орших ч гэсэндээ арай өөр санагддаг. Орших гэдэг зүгээр миний хувьд зүгээр л би арай хүчээгүй байна. Тэ зүгээр л би ямар ч байсан амьд байгаа. Тэгээд хүчээгүй учраас би зүгээр өөрийнхөө үхээгүй гэдгээ зүгээр оршуугаа батлах гэж зүгээр л ямар ч байсан би идэж гин, ямар ч байсан би амьсгалж гин, ямар ч байсан би амьд үхээгүй тэ ингээ байж гинэ гэдгээл зүгээр бусад хүмүүст харуулж гин. Тэгээд зүгээр л ямар ч гэсэн энэ дунд нь ингээд нэг унчихгүй хүн шиг ингээд дөрв зүйлээд ч гэх юм уу явахыг л миний хувьд зүгээр л орших гэж байгаа юм болов гэж санагдаж байна. Тэ амьдрах гэдэг арай өөр санагдаад байгаа хгүй яг ингээд бүр цаанаасаа ингээд нүдэн гэрэлтээд ингээд дотроосоо галт цогтой ингээд бүх зүйлийг хий бүтээж гэдэг юм уу эсвэл ингээд зүгээр л нэг тийм амьдралын хорон мөчөөсөө ингээд хорон мөч бүрээс ингээд нэг гоё аз жаргалыг ч юм уу эсвэл хүсэл зориг урам зориг ингэж гоё авч идэг. Тэр нэг тийм улам гоё ингээл нэг цаанаал нэг өөр галтай цогтой ингээл нэг арай өөр байдэн штэ. Тэгээ би зүгээр яг ингээд өөрийгөө үнэхээр их оршиж явж байгаагаа мэдээд байгаа байхгүй яа. Тэгэхээр үргэлж ингээд надад би бол яг үндэ хамгийн сүүл хизээ бүр ингээд амар гоё баяртай ч гэх юм уу амар гоё догтлолтой ч гэх юм уу ингээд нэг юм сэтгэлээсээ инээдэг ч юм уу эсвэл нэг нэрэл амьдрах чинь ийм гоё штэ гэдэг ч юм уу нэг тийм цаанаасаа бүр ингээд сэтгэлээсээ нэг тэгж гоё баярлаж юмыг мэдэрч хайрлаж ч юм уу ерөөсө хизээ хамсалт гэсэн ерөөсө санахгүй байгаа байхгүй. Тэрхүү байнгын нэг тийм сэтгэл төвшөлттэй те байнгын нэг тийм энд нэг юм хүнд юм бугалчаад тэгээд тэрийг би юугаар яаж гаргахаа мэдэхгүй нэг тийм өөрийнхөө идж байгаа хоолноос ч байсан, хийж байгаа зүйлээс ч байсан, өөрийнхөө амьдралаас, хорон мөчөөс ингээд ихэнх зүйлсүүдээс би ямар ч нэг тийм аз жаргал таашаал гоё зүйлийг авч мэдрэхгүй зүгээр л байдаг зүйл. Тэгээ нэг тийм ямар ч хүсэл тэмүүлэл урам зориггүй болсон юм шиг нэг тийм надад ямар ч бусад хүмүүс шиг нэг амар галзуу галга. Би зүгээр л яг ингээд зүгээр оршоол за ямар ч лээсэн би ингээд оршиж байгаа учраас намайг оршсон амьдрсан ялгаа ахгүй энэ нийгэмд би ингээд амьдрахын тулд оршиж байгаа баталгын тулд би зүгээр ингээд хийх ёстой зүйлээ хийх ёстой те хичээлд явдагч байна уу ажиллаа хийдэгч байна уу ятаж хоол ундныхаа мөнгийг олдогч байна уу ерөнхийдөө ингээд би байгаа би хүчээг учраас би ямар нэгэн байдлаар амьд байхын төлөө ингээд хийх ёстой зүйлүүдээ хийж байгаа. Тэгээ яг нэг тийм надад мэдрэгдэг нэг сонир мэдрэмж юу гэдэг вэ гэхээр дандаа миний цээжинд нэг тийм амар хүнд мэдрэмж байдаг. Би яг юу гэж тайлбарлахыг хэцүү. Хэлэхэд хэцүү гэдэг тайлбарлахад амар хэцүү. Нэг амар хүнд мэдрэмжтэй тэгээд яг ингээд яавал зүгээр болохоо би мэдэхгүй хинч надад ингээд тэр мэдрэмжэн дээр тусалж чадахгүй юм шиг. Тэгээ би яг тэр мэдрэмжийн талаар хүнтэй ярилцах надад хамгийн хэцүү байдаг. Яг ингээд тэ туслаач гэдэг ч юм уу эсвэл би юугаар энэ зүйлийг зүгээр болох уу гэдэг дээр үнэхээр эргэлзэж гайхаж байгаа. Тэгээд тэр талаар ингээд би бодоол байгцсан, ухаал байгцсан, яаж зүгээр болох уу гэдэг тусам ингээд улам ингээд би өөрөө ядардаг яг тэрийг ойлгохыг хичээх тусам гаргалгааг нь олохыг хичээх тусам улам ядараад би зүгээр за энэ талаар бодгоо болчих, зүгээр л орхичих, явандаа дээрдчихгүй л үдэ те. Зүгээр ингээд цаг хугацаа өнгөрөөл гоё дээрдчихгүй л үдэ. Зүгээр л жоохон тисэд үзье гэд. Тэг би яг өөрийнхөө өнгөрсөн хэдэн жилүүдтэй ингээд өнгөлт хийгээд бодоод үзэхээр өдийг хүртэл хугацаанд ингээд үнэхээр бүх зүйл дээрдээд гоё болсон байсан уу гэвэл үгүй байгаад байгаа.
би зүгээр л өөрөө амар сайн хуурж явж исэн юм шиг байгаа байхгүй. Яг үнэхээр 2 3 жилийн өмнө ч юм уу ингээд би Монголд сурдаг байхад ч гэсэндээ ингээд бүх зүйл гоё байсан уу гэвлүүгүй. Би зүгээр л яг одооных шигэ за жоохон гүрээгээд үзчихье. Жоохон тэсэд үзчихье. Явандаа зүгээр болчих байлгүй гэдэг ч юм уу. Яг иймэрхүү байдлаар ингээд зүгээр л тэсэд явуулсан байгаа. Тэгээд яг ингээд тисч явж байгаад өмнө юу болсон талаар надад ямарч одоо өнгөрсөн хэдэн жилүүдийн талаар би ингээд дурсамжаа бодоод үзэхээр надад нэг тийм ямарч онц содон гоё тийм дурсамж юм уу гоё мэдрэмж юм уу юу хийсэн бэлээ яасан бэлээ гэдгийг нэг сайн бас сандаггүй нэг тэгж тод үлдсэн зүйл хүртэл надад байдаггүй гэх юм уу. Тэгээ мэдхгүй би үнэхээр яг өөрийгөө хэр удаан яг энэ мэдрэмжтэй ингэж явхаач сайн мэдэхгүй байна. Цааш та хэдэн жил ингэж явхаач сайн мэдэхгүй байна. Гэтэ дахиад нөгөө нэг өөртөө хийсвэрээр ихтгэл найдар төрүүлсэн хийвэрээ за дахиад яваал үзээ дахиад дээр тгүүлгүү гэл ер нь бол өөрөөргөө айгүй их би хүчилж байгаа гэх юм уу. Одоо мэдээж надад юу ч хиймээргүй санагддаг. Юун ажил те юун ингээд зүгээр өөртөө нэг анхаарал тамиргүй санагдаж байгаа байхгүй юу. Зүгээр л ингээд орондоо хөвтээд өдөржингөө юу ч хийхгүй хөвтчмээр амар санагдаж байгаа. Тэг ягаад ч юм зүгээр ингээд дадал зуршлаараач гэх юм уу ингээд өөрийгөө за би ингээд хөвтээд байвал угаасаа л будаа болно гэдгээ мэдж байгаа учраас за ямар ч л хийсэн өөрөөрөө айлуулахад ороод болохгүйгээр те за ямар ч хийсэн жимдээ явж байгаа ямар ч хийсэн нэг юм хийж ямар ч хийсэн хоёлоо жоохон юм уншаад мэдээлэл авъя те ямар ч хийсэн хоёлоо гэр орноо цэвэрлээд ингээд ямар тач ямар нэгэн зүйл хийя гэд өөрөөгөө тэр чигээр нь хаяггүйгээр айлуулах авч явж хүчилж ямар нэгэн зүйлсээ хийлгүүлж байгаа. Гэхдээ үнэхээр ингээд тэсгээ байгаад за ингээд зүгээр надад хамаалга гэдэг юм бол мэдээж үнэхээр унаал юу ч хийхгүй үнэхээр бүх зүйлээс сутааж хол байхыг хүснэ л ах гэж би бодож байна. Тэгээ үнэхээр сайн мэдэхгүй байна. Яг ингээд би ганцаараа яг иймэрхүү байгаад байгаа юм болов уу эсвэл өөр хүмүүс ч гэсэндээ надтай адилхан яг иймэрхүү байгаад байна уу гэдгийг би бол үнэхээр сайн мэдэхгүй байна. Миний хувьд болохоор би ганцаараа л яг ингэж үнэхээр ийм аимшигтай мэдрэмжтэй, хүнд мэдрэмжтэй, хоосон мэдрэмжтэй яахаа мэдэхгүй амьдралын юунаас ч таашаал авахгүй нэг юм хүнд харанхуу саарал нэг тийм хүн хүсгээр тийм амьдрал биш юм шиг зүгээр яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй ч гэсэндээ нэг тийм юунаас ч тийм аз жаргал таашаалахгүй бүх зүйл ингээд хоосон хүндээ би гудамжаар явж байхад олон хүний дунд явж байгаа мөртөө би яг ганцаараа л бүх хүмүүсээс энэ ертөнцөөс тусгаар л хэвтсэн юм шиг тэр мэдрэмжийг мэдэрч амьдарч явна гэдэг бол үнэхээр хүнний хүсгээр зүйл биш байдаг. Үнэхээр тийм гоё мэдрэмж биш байдаг. Үнэхээр энэ мэдрэмжээс салаад яваад ингээд гоё гал цогтой хүчтэй ингээд өөрчлөлтөд явахыг хүсдэг ч гэсэндээ би яг эндээс яаж гарахыг мэдэхгүй байна. Үнэхээр гараад ингээд ирдэг юм бол мэдээж би яаж гарсан, юу өөрчлөсөн гэдэг талаараа ч гэсэндээ хуваалцаж ярилцмаар санагдаж байна. Тэгээ үнэхээр яг амьдарч гэнэ үү, орч гэнэ үү гэдгээ үнэхээр сайн мэдэхгүй. Миний хувьдлаа би яг үнэхээр сайхан орсож гэнэ, үнэхээр сайхан үхээгүй, амьдраагүй зүгээр л оршиж байгаа юм шиг надад санагдаж байна. Тэгэхээр дээрээс миний нүдэнд ямар хүн яг амьдарч байгаа юм шиг харагддаг вэ гэхээр хүссэн зүйлээ хийж байгаа хүн тэгэж гоё амьдрсан шиг амьдарч байгаа юм санагдсан. Хичнээн амьдралд мэдээж байнгын сайхан зүйл тохиолдохгүй. Тэр дунд хэсгэн гоё мөчүүд байгаа. Гэхдээ үнэхээр хүссэн зүйлээ амьдралдаа хийгээд үнэхээр ингээд амьдрсан шиг амьдрий гэж зориг гаргаад явж байгаа хүмүүс л хамгийн гал цогтой, хамгийн гоё харагддаг. Тэгэхээр яг чи ч гэсэндээ ингээд гоё үнэхээр амьдрахыг хүсч ивэл өөрийнхөө дургүй зүйлээ хийж битгий хийгээрэй. Дургүй зүйлээ хийнэ гэдэг чинь тэр чин чамайг ингээд хөгжүүлэхгүй, чиний сэтгэл санааг чинь улам унгаан чамайг зүгээр л доош нь татна. Тийм болохоор юу ч болж исэн гэсэн айлуулах чадхаараа өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийгээрэй. Ямар ч тэгж өөрийнхөө хүсээгүй зүйлийг урт удаан хугацаанд хийх юм бол тэр чин чиний цаг хугацаа, чиний эрүүл мэнд, сэтгэл санаа гэд бүх зүйлийг чи иддэг учраас ерөөдөө бол чадхаараа өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд чадхаараа амьдрсан шиг амьдраад тэр гоё нүдний галцог тэр зүйлүүдийг айлуулах өөртөө тээж гоё амьдрахыг хичээгээрэй. Тэгээ би ч гэсэнтэй өөрөө яг тхийг хичээнэ. Тэгэхээр аль аль талдаа зүгээр ингээ гоё хүснээ хийхийг хүссэн зүйл юм бол үнэхээр гоё хийгээд ингээд аль болох оршихгүйгээр гоё амьдрахыг хичээл гэж би бодож байна. Тэгтээ чадах үгүйгээ мэдэхгүй ч гэсэндээ өөртөө ингээд худлаа үгснээ хэлмээргүй байгаа ч гэсэндээ зүгээр л бас тийм болчвол сайхан учраас чадахгүйсэн ч хамаагүй өөртөө худлаа үгэлсэн ч хамаагүй ямар ч байсан чадахын төлөө дахиад жоохон гүрийгээд л үзье, дахиад жоохон хичээгээд л үзье те.
Гэхдээ ямар ч байсан хэдэн жил ч юм уу мэдэхгүй нэг иймэрхүү оршихуун мэдрэмжтэй явах үнэхээр тэсэн шүү санагдаж байна. Үнэхээр яаж өдөө хүртэл өргөд хэсэд байгаа ч үнэхээр ойлгохгүй байна. Тэгэхээр энэ талаар л яг сүүлийн үед амар их бодож байна да.